За, сайн байцгаана уу хоёроо. Сайн байна уу? За, ямар ч лсэн баяр хүргье. Тэгээд үнэхээр бас мундаг байлаа шүү та хоёр. Баярлаа. Эхнээс нь за ингээд за одоо ингэж байгаа юм байна гэж шууд мөрдөө төгөө явчихв. Эхнээд постыг үзсэн. Постыг үзсэн тааж хийсэн. Тэгээл тэр нэг Яг өөрөө ч машинтай явж байгаад алтны явж байгаа тэр сааралчсан машинаас хуудаад хөөгөөд энэ сааралчтай минь кино гэж тэгээ хамгийн том тийм төгтөө юм нь болохоор нөө танктай хөшөөний бичиг байсан. За, танилцъя. За, намайг бол одоо пэйж утсаар минь бол хүмүүс Mr. Falcon гэдэг. Ер нь бол миний блог ээ. За миний алдарыг болохоор зол хоёр гэдэг. Манай тэргүй алдарны нэрийг болохоор Хүмүнцэг гэдэг юм байна. Ер нь тэгээд хоёр хамтарч ярилцсан явж ер нь яг сэтгэлгээн дээр нэг хин голцоо төлөв ажил ба. Одоо яг ийм Хамтарч ажиллаад би болохоор шууд Янгийн фүцэтээс нь ахуулж мөрийг хөөгөөл. Тэгээд бид хоёр хооронд шууд ярилцаад шууд хинтээ өөрөөсөнтэй өгөөл энэчээ байж болох юм гаргалгаагаа шууд хамт ярилцаж гаргаад тэд Германы дайнд оролцож байж болох юм гэдэг оролцож Германы дайнд оролцсон юм гэсэн текст байгаа. Тэр текстийг уншингуудаа Жайсангийн танктай өшөө байна гэдэг. Тэгэхээр текстийг нь уншаад шууд танктай өшөө гэж ойлгочихгүй. Эсвэл нөгөө Google дээр search хийгээд хайж үзв. Яасан? Ер нь шууд танктай хөшөө гэж ойлгосон. Шууд ойлгоцсон уу те? Тий. За. Тэгээ би уулна. Тэгээ танктай өшөн дээр очсон юм байна. За тэгээ танктай өшөн дээр очичаад хоёр нөгөө шат тэгээд ингээд алхаж чинь гэдэг ерөнхийдөө бид ойлгосон. Танктай өшөн дээр очингуудаа өшөн дээр байгаа үгээ уншиж байгаа байхгүй. За энэ яг зөв байгаад тулчлаа гэдэг. Ойр очноо харсан чинь ажил дүнд Skywing гэдэг байгаа. Тэгээд дооч болон одоо гайд утсан байсан шүү дээ. Бид бид одоо өвчж байгаа. Тэгэнгүүт нэг ордон госноо ингээд шат бөрөлөө зам байсан шүү дээ. Тий. За яг шатаар нь явах юм байна. Үргэлж дэше Тэмүүл гэдэг маань дэше өгсөөрөө гэд ойлгож байгаа. Тэгээд хоёр голцсон байсан шүү дээ. Тэр зураг байсан. За дэше алах юм байна гэдгийг ихэд ойлгож байгаа. Тэгээд зүудлийн болон дээр нь дэт гэд бичсэн байсан. Тэр нь болохоор өндөр бичлэг зааж илээ. Ер нь бол яг олсон дараа нь амар тутаа харах юм бол зураг айгүй ойлгомжтой байсан. Түүнээс бол яг дөнгөж хайж хэлдэг хахад бол хараа олохгүй мэн энэ бол худлаа. Энийг олно гэж юу авах вэ гэж бодоод зайсан дээр ирсэн надад чиртэй байна гэж бодсон. Тэгэл та хоёр болоод нөгөө ер нь айгүй түргэн явсан байж тээ. Тэгээд нөгөө та хоёрыг ингээд хамгийн түрүүн баг очсон гэсэн үг үү тийм ээ. Очиход ч өөр хүмүүс хайж мааж эхлэегүй л байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд та хоёр хайгаад хэлсний ар дээрээс бол хүмүүс ер нь тэгээд хайж харагдсан уу? За. Тэгэл бүр улам уралдаад явцсан аа. Бид хоёр ч нэг урагшлаж Тэмүүл бид хоёр ч бүр тайлбар оройлоо гарсан шүү дээ. Орой дээр гарч ирээд за ихэд одоо мод хагтгаа бойцлоо гэдэг. Дээрээс нь хавд. Тэгээ сүүлд тэр яг нүуний амар олон мод байгаа штэ. Тэр нэг зүрх хоёрны учрыг юусоо олоогүй. Тэгээ тэр модыг яаж олсон бэ гэхээр хажуу талд нөгөө нэг дэрсүүлэгчтэй штэ. Нөгөө шар. Тий. Тэр нь ер нь төхөн болсон баг тий. Тэгээ нөгөө арнишид бол яг байдгаараа байж байгаа шүү дээ тий. Угаасаа тэнд байсан шил байхгүй. Тэгээ би яг тэр арнишид байсан тийм мод байсан болохоор тэнд ингээд содон болохоор бусдад бас жоохон шигтэй өгөөд тэгээд. Яг хоёр зүйл ихэлсэн. Яг нөгөө анхны цаалхам. Гэхдээ нөгөө бичлэгэн дээрээс бас нэг зүйлийг ер нь бол хараагүй юм байна. Ойлгоогүй юм байна. Тэр бичлэгэн дээр чинь бас нэг тайлбар байсан байхгүй. Одоо яг нөгөө нэгдүгээр шипи бол нөгөө нэг зурган дээрх ингээд юу өгчлөө штэ. Бага үндсэн байршил нөгөө нэг газар зүүн байршлыг нь өгчлөө. Тэгээд тэр нэгдүгээр шипийн дээрээс ингээд бүх зүйлүүдээ аваад ерөнхийд нь энэ юм байна гэдээ ойлгочихж байгаа боловч яг бүр тоочны зүйлийг нь би яриан дотроо хэлсэн байхгүй. Энэ бичлэгийг YouTube хуудсанд тавина. Тэгээд YouTube хуудас маань 2 сарын хугацаанд 50 бичлэгтэй болсон байгаа. Тэгээ өнөөдөр ингээд 51 дахь бичлэг нь орноо. Тэгээ бид бүхэн ямар ч лсэн ингээд багуугаар шилжилтээр ахиавж байна. Тэгээд тэр нь яаж шийдсэн бэ гэхээр ингээд манайх одоо тэгээ YouTube хуудсанд ингээд бичлэг маань орно. YouTube хуудсанд ингээд одоо 50 бичлэгтэй. Тэгээд одоо 51 дахь бичлэг нь өнөөдөр орох гэж байна. Тэгээд бид бүхэн ингээд шатаар ингээд өгч байна. Гэт хэлэхэд тэр чинь 51 дахь шатан дээр ингээд би мистер гэд MR гэд тэмдэглээ тавьсан байгаа. Тэр нөгөө шатан дээр нь ингээд чулуугаар зураад. Тэгээ яг тэрний харалдаа мод аахгүй.
Уг нь бол бүр тийм сэтгэлгээ юм байсан. Ядж хаад нөгөө нэг шүүн явсан болохоор харагдаагүй. Тэгээд дээрэс нь тэр нөгөө мод гээд аваад ерөөсө гадны гэрэл яг өвсөн дээр унтсан мод 3 ширхэг гэл байсан. Яг хамгийн сүүлтийн хинтийг бол хоёр бүр ягаад ч аваагүй юм зүгээр нөгөө хар ухаанаар гэдэг шиг хайцсан юм байна. Тэгээ ерөнхийдөө тэгсэн байна. Харин би нөгөө зайсан байсан дээшээ мэшээ гарсан гэхээр чинь за ерөнхийдөө тэр 2 дугаар мессежийг аваагүй юм байна да гэдэг. Тэгээ манай пэйж ямар нэгэн байдлаар тийм улс төрийн холбоотой тэгээд ийм сурчлага бол байдаггүй. Тэгээ зөвхөн залуучуудтай хандсан контент хийдэг болохоор тэгээ өөдөхгүй бахаа гэж боддөг шүү. Өчтөр бол тэгээ хайж байгаа тэр момент бол бас үнэхээр фан тэр адреналин ялгаруулсан. Тэгээд үлдэлтэй айгуул бас танхны аюул надаа массаж хийчихлээ. Тэгээд бас хоёр тасныг амир хөөрхөн болцсон ер нь. Дурсамж болсон уу те? Тийм айгуу тийм дурсамжтай болцооч гэж санагдсан надад ингээд шүн гараад юм хайгаал айгуу тийм ад явцтай айгуу гоё эсэ. Ер нь одоо залуучуудад нэг иймэрхүү юм хэрэгтэй хаа гэж боддөө шүү дээ. Хоёр захиагаа харуулах уу? Миний явуулсан захиаг. Байна уу тааш? Яг бүр мөнгө таатай. За мөнгөний хараад тэгвэл захиаг нь хар. Одоо мөнгөө үрж эхлэлтэй гэдэг таахгүй. Бабигаа явуулшаа тэгээ. За. Баяр хүргэе. Та бол ич хүчтэй ухаалаг нэг юм. Энэ мөнгөийг олоод байшил болон зураг бичнэ гэж бидийг илгээнэ. Баярлалаа, мистер Фалкон. За. Мөнгөний дунд яг бичгэнээр гарснаар яг хэвээр яваас тий? Яг хэвээр. Тэгээ нөгөө сэтгэгдэл болон нөгөө комент хэсэг дээр нөгөө хүмүүс бас нөгөө айгу одоо тойлч бас хардах хүн хүн ер нь хардах хүн байлгүй л яах вэ? Ай нөгөө танил хүмүүстэй ингээд өгчдөг иймэрхүү тий контент хийгээд л ингээд хүн амьтан хуураад байгаа юм биш юм шүү гээд янз бүрийн юм явдаг байхгүй. Манайх анх эхэлсэн цагаас авах болоод одоо Facebook дээр бичлэг бол маш олон. Тэгээд YouTube дээр энэ 50 бичлэгэнд бол нэг ч хүн хуурсан нэг ч тавилттай бичлэг байхгүй. Тэгээд яг л үнэн шударгаар явж байгаа шүү. Тэгээд тэрэн дээрээ цаашдаач яг л ихтгэлтэй байгаараа. Тэгээ энэ бичлэгийг бас үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд ингээд энэ хоёр залуу болоод ямар ч танихгүй ингээд үнэхээр одоо оюун ухааныхаа потенциалаар ингээд надтай танилцж байгаа залуучууд шүү гэж хэлээ да. Тийм би ч гэсэн анхандаа бас яг нөгөө комент хийж байгаа хүмүүс шиг тийм одоо хар хүндэхтэй байсан гэх юм уу. Тэгээ өвчтөр ингээ хайж олцоод юу нэр ингээ бийж тийм биш тий бүр нэрнгээсээ л олд юм байна. Тэгээд ер нь өөртөө оролдож үзээгүй гэж шүүн гэдэг бас утгагүй л санагдсан л да. Яг өвчтөр дараа би бүр дундаас нь хийдэж шантраад энэ олдохгүй байна уу? Хотлоо байна уу? Хоёлаа бүтээд үү гэж бараг 3-4 ч удаа хэлсэн үү тий. Бид хоёр тэр клим модон дээр очиод уул сэч хийсэн байхгүй юу? Бичлэгээ дотоо үзээд шороонд муусын бүрийг сайн үзээгөө яв тийшээ хийсэн энэ чи байхгүй байна гэдэг. Тэгээд өрсөлдөг зүйлсэн чинь яг тэр модон дээр бүр унгаж байгаа болсон байхгүй. Тэгээд бичиж байгаа ухаад шороогоор болцсон юм байна шүү дээ. Тэгвэл доороо байгаа гэдэг. Тэгээд бас юу яасан амар гоё санагцаа. Болон залуучууд ирээд зэрэг ингээл бүгдээрээ гэрчлээ тусаал амар лаг тийм итвэхтэй хайж илээ. Яг л хоорондоо шиг ингээл ярилцаал энэ тийм ийм мод байх хэрэгтэй энэ ингэсэн байх тэр энэ хийд байна гэж яг л ярилцаал гэж аюу сонирхолтой юм лээ. Зэрэгээ үзээд тэгээд хайчиж гин үү те? Тий. Тэгээ одоо би яг энэ бичлэгийг одоо тоёртой ингэж ярьсны ар дээрээс монтаж хийгдээд ер нь хүмүүст ингээд ийм ингээд тайлбартаагаар ингээд цацсан. Тэгээ энэний ар дээрээс дахиад шинэ зүйл хийгээд дахиад өөр нуулт хийх гэж байна. Тэгээд энэ дээр ямар ч байсан бодсон байгаа. Тэгээд одоо бол эхний мессежийг та хоёр апт ингээд бусдад бас ингээд ингэж олсон шүү гэдэг. Ер нь ч хүмүүс ингээд бас зарим нэг нь ойлгоцсон, зарим нэг ойлгохгүй хүмүүс бол байсан баг. Тэгээд одоо ингэж ойлгох юм байх шиг хүлээж авах юм байх шүү гэдэг. Ерөнхийдөө дүр төрхтэй болчих баг. Тэгээд цаашд ингээд энэ яг ирэл хайгуулын маань энэ эрдэнэсийн ирэлт маань ингээд бүр гоё илүү болох баг. Кино шиг л байх гэж бодсон. Та хоёр ер нь ингээд бод амьдралд кино тоглож байгаа шиг гоё явцсан уу гэдэг. Тэр бол аюу гоё байсан. За. Өөр хэлж ярих юу байна залуучуудаа? За бас залуучуудтайгаа дэмжиж бас ийгүү контент хийж байгаа та мистер Фалконд баярлалаа гэж хэлээ.
За. Тэгээ бас нэгнийгээ бас бүтээ бас муухай гэж хардуулж байгаарай. Үний бас байдгийн шүү гэдгээ бас нэгэндээ дэвжиж байгаа бас баярлалаа гэж хэлье. За. Гоё дурсамж нэмж байгаа. Энэ бол үнэхээр гоё исэн. Үнэхээр адил хяталтай үнэхээр гоё дурсамж байсан. Яг нөгөө мөнгөнд үнгээ байгаа даам гол нь ш. Тэрийг ингээд хайж олж байгаа мэдрэмж бол бүр ингээд тавтагдахгүй амар гоё юм лээ. Тийм ээ. Эндээс хамгийн гоё нөгөө адреналиныг гоё авсан байх л гэж бодож байна залуучууд те. Одоо бид бүхэнд яг ингээд нөгөө ийм одоо үндэсний нөгөө нэг ийм хэмжээний тийм одоо яг соёлын амралтын үрэлэн ч юм уу тийм залуучууд ингээд алхдаг нөгөө ундаг дугуйл ундаг хэсэг байхаас яг ингээд гоё адреналин ялгаруулдаг бас ингээд өөрсдөө ингээд оюун тархиа ингээд яг одоо сошиал ертөнцөөс бусад ингээд алхах агаарлах маягаар өнгөрөх газар байхгүй байгаа даа штэ. Тэгэхээр энэ дээр бас нэг зүйл нэмэгдээд бас нэг хитэн залуучууд ч гэсэн салхилсан байх гэж бодож байна. Төмөр замын нөгөө нэг анхны мөнгө нуултан тэр нөгөө гэр бүлэрээ ингээ хүүхдтэйгээ ирж байгааг би бас нөгөө холоос хараад зогсож байсан. Тэгээ хүүхдтэйгээ гэр бүлэрээ ирж байгааг нь хараад үнэхээр бас баярлж лээсэн л та. Тэгээ хитрхи оройл болцсон байсан. Тэгтэл яг ямар ч байсан тэр бас очиж салхилчлаа гэж бодсон. Үнэхээр гоё агааралж үнэхээр гоё салхилсан. Тэгээд хоёлаа project-нараа ямар гоё дасгал хийжвэл гэж хоёр दिन руу харсан. За. Окей. За тэгээд залуучуудаа амжилт хүсье. Тэгээд та хоёр маань цааш манай контентыг дэмжиж сайн үзэгч болоорой. Бусдад бас энэ үнэн гэдгийг бас ингээд хэлээрээ. Шеэрлээрээ. За баярлалаа залуучуудаа. За баярлалаа. За баярлалаа.